Та бол газрын засны мэргэжилтэд улс төрч хүн. Тэгэхээр таны газрын засны асуудлаар илүү нарийн зүйлийг ярих байх гэж боддог. Газрын засны талаар Монгол Улсын одоогийн барьж байгаа бодлого, за бодит байдалд та ямар дүгнэлт хийх вэ? Монгол Улс газрын тосны үйлдвэртэй байсан. 1960-аад онд энэ үйлдвэр бол татан бөгцсөн байдаг. Тухайн үед одоо технологийн алдаагаар дэлбэрэлт явсан гэдэг. Гэхдээ яг тэр цаг үед нь манай хойд орш тухайн зүйл тулгууд улсын одоо Ачинсктэй Ангарский орчинд том одоо нефтийн ордууд илэрж энд тэнд том үйлдвэрүүд байгуулагдсан. Эндээс төмөр замаар импортоор авах магадгүй бас хямд байсан байж магадгүй. Ингээд олон жил үндсэндээ одоо хойд оршоос Оросын улбаны усаас юм шатгууны одоо бараг 100% хамааралтай явж ирсэн шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ер нь энэ одоо стратегийн бүтээгдэхүүн учраас Монгол улс өөрөө газрын засны үйлдвэртэй болёо гэж зорилт тавиад тэгээ энэ үйлдвэр маань одоо дорн говьд баригдаж байна. Дорн говьд одоо төмөр зам дагуу энэ одоо үйлдвэр баригдаж байна. Тэгэхээр нөөцийн үед бол Монгол улс одоогоор зөвхөн одоо Доронтой аймаг ийм Тамсгийн сав газарт олорж байгаа хэдий ч өмнгийн говь одоо баруун увсын хязгаар хүртэл ийм одоо газрын тос байх боломжтой гэж энэ одоо 31 талбай зарласан байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо том хэмжээний нөөц байгаа гэж үзэж байгаа учраас эх орныхоо баялагийг эх орныхоо газрын одоо тос боловсруулах үйлдвэрт боловсруулад эх орныхоо иргэдийг эх орныхоо аж ахуй нэгжүүдийг одоо шатуунаар хангая гэдэг ийм зорилт явж байгаа. За энийг бол одоо би нефтийн инженери мэргэжилтийн хүний хувьд бол маш сайн ойлгож байгаа. Энэ өөрөө нефт гэдэг бол одоо нарийн технологи шаардсан байгаль орчинд одоо нөлөөлөх сөрөг нөлөөлөхтэй галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай ийм одоо онцгой салбар шүү дээ. Тийм учраас энэ зүйл дээр анхаарна. Жишээлбэл одоо ашиг нутгууд чинь чин чандараас хамаарат өөр сөрөг нөлөөлөлтөй байх. Жишээлбэл одоо нүүрсгэд бол ус хэрэглэхгүй мөртлөө тээврийн маш их одоо төмөр зам авцсан хэрэглэдэг. Алтвал одоо химийн бодис болон ус хэрэглэдэг мөртлөө тээвэр төдийлөн одоо шаарддаггүй. Тэгвэл газрын тос өнөөгийн олдорж байгаа нөхцөл нь өөрөө технологийн хувьд гүний усыг хэмжээгээр ашигладаг. 1 литр одоо газрын тосыг олуулахын тулд 3-4 литр гүний ус ашиглаж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ бол одоо технологийн хувьд бол нэлээд хоцрогдсон байна. Олон улсад өөр зүйлүүд гарч байна. Жишээлбэл одоо газрын тосыг одоо манай Тамсгийн сав газарт бол 3 орчим километрийн гүнд газрын тос байгаа шүү дээ. 3000 м орчмын гүнд. Энийг одоо ингэж босоо чиглэлд өрөмдөж байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд олон улсад энэ гүний усыг бага хэрэглэхийн тулд нефтийн өрөмдлийг ийм налуу өрөмддөг ийм одоо технологи нэвтэрч штэ. Тэгэхээр эцсийн мөчүүд ерөөсөө байгалийн баялаг ашиглан гэхдээ хамгийн бага сөрөг нөлөөлөл үзүүлдэг ийм технологи ашиглахыг л чухалчилж байгаа. Тийм учраас энэ газрын тосны үйлдвэрийг түүхий дээр хангах ажил нь бүхэлдээ эхнээсээ ингээ хайгуулын ажил газрын тосны нөөц хэтрүүлэх өрөмдлөгийн ажил. За тэрний дараа олборлолтын дараа энийг тээвэрлэлт тэгээ газрын тосны үйлдвэрт хүргэх, газрын тосны үйлдвэртээ боловсруулах, боловсруулсны дараа бүтээгдэхүүнээ одоо борлуулах гэдэг ийм том одоо шат тараатай үйл ажиллагаа. Тэгэхээр энийг салгаж зөвхөн одоо олборлолтоор юм уу зөвхөн үйлдвэрийг авч үзэх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ дамжуулах хоолойг Тамсгийн сав газраас одоо 500 гаруй км одоо Дорнговын нутаг хүртэл Доронтой аймгийн нутгаас Сүхбаатар аймгийг дамжаад Дорнговын нутаг хүртэл дамжуулах хоолой ажил явуулж байна шүү дээ. Тэгээд дамжуулах хоолойгоор одоо газрын хөрсөн доор байгаль орчинд одоо хамгийн бага сөрөг нөлөөлөл үзүүлэхээр ийм одоо шийдлийг сонгосон байна. Тэгэхээр газрын тосны үйлдвэрийн нөөц байгаа юу гэдэг асуудлыг бол иргэд хамгийн их сонирхож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо байгаа мэдээллээр Аш нутгал газрын тосны газар дээр бүртгэгдснээр 43 орчим сая тонн одоо газрын тосны нөөцийг ашиглалтын баталгаас нөөц гэж илрүүлсэн гэж. Үүнээс 10 сая орчмын экспортлсон. Тэгвэл цаана 30 гаруй сая тонн байна гэж үзэж байгаа. Жилдээ сая 500 боловсруулбал 20 жилийн нөөц одоогоор тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Гэтэл 20 жил биш хэдэн 100 жилийн нөөцийг л одоо бид байна гэж үзэх ёстой шүү дээ. Тэгэхээр энийг газрын тосныг олборлоход хайгуул хийхэд бол асар өндөр зардал гардаг. Гэхдээ энийг одоо үр ашигтай ордыг олж чадах юм бол Монгол улс үйлдвэрийнхээ түүхий эдийг одоо бүрэн олуулах боломжтой. Бүрэн олборсноороо импортоор олон одоо тэрбум долларын одоо валютыг шатуунаа худалдаж авах зориулж байгаа. Энийг дотоодоо нэмэн өртөг шингээж, дотоодынхаа зах зээл шингээх
ийм өндөр ач холбогдолтой зүйл. Гэхдээ яагаад энэ зүйл маань өөрөө одоо хэрэгжихгүй байна гэхээр агнаасаа энийг олуулах жоохон муу жишг тогтсон. Өөрөөр хэлбэл стандарт одоо нормыг баримталдаггүй, тэ хууль журмаа мөрддөггүй, байгаль орчны хамгаалалт хүн сэргээр хүүгээ биелүүлдэггүй, орон нутгийн одоо иргэдийн амжиргааг дэмжих, за орон нутагт өгөөжтэй байх тал дээр ихээхэн дутагдaltaй, худалдаа авах ажиллагаа, ажилтны сонгон шалгуулах ажил нь ил тод биш. Ийм явж ирсний улмаас одоо нутгийн иргэдийн олуулалт явуулдаг, сөрөг нөлөөлөлт өрчөж байгаа иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байгаа.